Экосум төрийн бас байгууллага нь ПАДАМ олон улсын төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр байгаль дээлтэй барилга, суус дулаалгын төслийг 2020 оноос Булган аймгийн сумуудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байшингийн хан дулаалах аргыг дарааллын дагуу танилцуулъя. Экосум төрийн бас байгууллага маань хотод буюу Орос дорог барилгын материалын агуулгах дээр ирсэн байна. Эндээс болохоор ханны дулаалга, шалны дулаалга, суур, таасны дулаалгын материал авдаг байгаа. Ханны дулаалган дээр болохоор ийм хуванцар сайтыг сонгож байгаа Оросын 50 жилийн баталгаа өгч байгаа. Энэ маань болохоор хасах 50, нэмэг 50-д хувирдгүй ийм сайт юм байна. Мөн адил энэ ус тусгаарлагч буюу ийм пилонг таасанд ханд хийдэг байгаа. За, эрд төвөн ийм чулуун өвөн гал төсвөртэй дулаанаа өөрөө барих чадвартай ийм чулуун өвөн хан таасанд ордог байгаа. За, Экосум төрийн бас байгууллага маань хотод Орос дорог компани агуулгаас дулаалгын материалаа ачаад Булган аймаг руу одоо ингэ хөдөлгөж байна. Модон ханыг хэрхэн дулаалах вэ? Дүнзэн буюу модон материалтай хан энэ дээр дулаалгын материалаа хэрхэн яаж хийх вэ? Эхлээд гадна талын гадаргууг нь тэгших вэ нү, дали вэ нү, мөөгөн цэр идсэн бол мөөгөн цэртэй эсхийг хөрөөдөх, тэгээ ханаа тэгшлээд алхам 1 хэмжээ авна. За энэ ингээд 5.34 байна. 5.34-оор нь авахгүй 5.50-аар авна. 10-аас 20 см илүү авна. Энэ маань болохоор захиалж байгаа материал маань өөрөө зүсэлт одоо тэгээ эдийн засгууд дутуу ирэхгүй сэргийж байгаа юм. Тэг. За ингээд уртыг ингээ авчлаа. За ханны өндрийг болохоор суурин дээрээс авна. Энэ доотынхаа суурийг дээдлийн хамгийн дээдлийн мод өндөр хүртэл 2.25 байгаар авч байна. Алхам 2 араам зангидна. Ханныхаа хэмжээг авч тэгшилсний дараа эрдэст хөвөнгийн хөөд зузаантай ижил хэмжээгээр модон араам зангидна. Араам пүрүүсэн бодоо ингэж байршуулна. Мөн адилтай нөгөөтлийн буландаа бас хоёрыг ингэж байрлал хооронд нь утас татж жагаад шилийн хөвөнгөө үнцэн хан дээр тогтоож өгнө. Алхам 3 шилийн хөвөнгөө бэхлэнэ. Эрдэс төвөн маань өөрөө ингэж хуулардаг. 5 см-ээр ингэ хууларна. Өөрөө бол үндсэн сая одоо байгаа хэмжээ нь 10 см. Энийг ингэж хуулж аваад тэгээ энэ хан дээрээ ингэж шилэн хөнгө хийнэ. Ингэж хийгээд мөн адин давхар хуулсан хэсгээ тэнгуүтэ амын дарж дээрээс доош нь ингэж бас давхар явна гэсэн үг. Шилэн буюу эрдэст хөвөнгө зүүнээс баруун дээрээс доош чиглэлд салхи орохгүйгээр амийг нь дарж бэхлэнэ. Дараа нь даймодоор 58-аас 60 см зайтай давхар араам зангидна. Тэгээд ингэж араам зангидсан. Хоёр давхар явчихна гэсэн үг шүү дээ. Харах зүйл маань энэ хөвөн маань ийм хөвсгөрөөр л байна. Хизээш ингэж ямаар ингэж бүр ялчийтал дарж болохгүй. Тэгэх юм бол манай хөвөн маань өгчл үүсээд дулаалгын материал биш хан хоорондоо жирэг болчихно гэсэн үг. Алхам 4 чиг тусгаарлагчаар бүрнэ. Пүрүүсэн дээрээ энэ пилонк маань ингээ сайн татаад энэ дээр ингээ үдээд тестрал нь ингэж явна. Энэ шилэн хөнгөө нэгсэндээ хамгаалж яана гэсэн үг энэ тестрал маань. За ингээд энийг ингээ битүү байшингаа битүү ороосон дараа дээр өнгө хавтангаа доороос нь дээш нь өнгө хавтангаа хийгээд ерөнхийдөө байшингийн гадна гадаргуу болж яана гэсэн үг. Алхам 5 өнгөд хавтан тавина. Өөр дөрөв сантиметрийн бас дулаалгатай металл гадаргуутай ийм өнгө хавтан байгаа. Хамгийн сүүлд тусгаарлагчаа хийсэн дараа пүрүүсэн дээр өнгө хавтангаа ингэж байршуулнаа. Ханны гадна тал өнгө хавтан гэдэг байшин маань болсон байна. За ингээд саяхан хийсэн өнгө хавтан хийсний дараа анхаарах зүйл алдаа хвшлэн гаргадаг. За доороо 2 санж дээр ийм зайтай байх хэрэгтэй. Энийг битүүлж өрөөсө болохгүй. Дулаалгатай материал маань мөрөнхөд өөрөө амьсгалдаг материал болохоор энэ хоёроор нь агаар орж ийнэ гэсэн үг. Хүмүүс ингээд талдаа цутгацсан байдаг. Тэгэхээр нөгөөдөгч агаар орохгүй амьсгалахгүй учраас дулаалгын материал маань өөрөө өгч аюултай. Бетон ханыг хэрхэн дулаалах вэ? Бетон байшин дээр одоо дулаалга гадна ханны дулаалгыг яаж хийх вэ? Хэрхэн юунд анхаарах вэ? Талаар
зөвлөгөөгүй. Голцоо гаргадаг алдаа хүмүүсийн энэ гадна талын шоврыг хуулахгүйгээр ингээ хийждэг. Шоврон дээр тэгэх юм бол энэ шовр нь өөрөө цаанаасаа хөөснийхөө цаанаас ингэж ойчоод хөөс маань наажиг цугийн шовртойгоо өнгөрөөд очно гэсэн. Тэгэхээр энэ гадна талын шовроо үндсэн хааны гарч ирсэл нь ингэж хуулж авна. Алхам 1 хэмжээ авна. Үндсэн хэмжээ нь 6 м. Тэрэн дээр 20 см нэмээд 6 20. 20 см заавал запастай авна. Ханны өндрийг доод хундам дээрээс өндрөө авна. За энэ байшингийн ханны өндөр 2 м 30 см. Үндсэн байшингийн ханны хэмжээг 20 см-ээр илүү авснаар дулаалгын материал болон өнгөт хавтан дутгаас сэргийлнэ. Алхам 2 хөөсөнцөр хавтангаа наана. Бетон хан нь хүйтэн учраас 5 градусын дулаан ялгаруулдаг EPS хөөсөнцөр хавтан сонгох нь Монгол орны уур амьсгалд хамгийн тохиромжтой. Хадо блок, хөөсөн блок гэж 2 блок яндан бүр байгаа. Тэрэн дээр EPS цагаан хөөс хамгийн тохирсон материал. Хамгийн гол нь нэвтрэлшил нь 28-аас дээш байвал бүр сайн. Хар замааска хөөсөнцөр дээрээ жиг төрөхсний дараа хан дээрээ наана. Нэгэн жигд ингэж сайхан төрөх нь ингээд тэгмэл жигд наадаж энэ тэндээ хий гарахгүйгээр болж өгнө. Хит чинхэн байх юм бол цовоо маань доош урсаад тогтохгүй хөөсөн дээрээ нэгэн жигдий жоох өтгөндөө маягийн байж ээж гоё болно. За одоо ингээд цувуугаа наацсан. Тэгээ одоо хөөсөө хандаа наана. Яг болонтойгоо тэнцүү хөөсөө наагаад салхи маань энэ талаас ирдэг юм чинь нөгөө энэ талаас ирсэн хөөс маань энэ дээрээ өөр дээр ингээд наагч өгнө. Эсвэл ингээд тэгшгэн наана гол нь. Ханд наасан хөөсөө дүүбэлдэн хөө шөрөвтөн хантайгаа өрөнгөдөө бэхэлж өгнө гэсэн. 5 бэхлэн дээр нь дээд талаа хоёр талаа хамгийн голд нь нэг ингээд нэгснэ 5 бэхлэнэ гэсэн. Төстэй шөрөвөө хийчихнэ. Дэрэлээр ингээд. За ингээд тогтоочно. Шөрөвөө хар шавраараа тагийг нүхий нэгж тагилж өгдөг байгаа. Алхам 3 тор тавьж шавардна. Ногоон тор тавих юм бол цаана нэг зөх хэмжээний жоохон шавар үлдээгээд тэгээ ингээд хороо. Тэгээд хороо наачин. За ингэж битүү гадна талын шаварцны дараа ингэж энэ шавраа хатгаар дахиад муу дахиад нэг давхар явдаг байгаа. Хөөс нэг болон дээр ирээд энэ болонг тэгшин гаргах гэж ингэж байна. Тэгээ муу байдал болонгаа ингэж битүү шавардаад одоо ингэж шавардчаад энэ шавар маань нэг өсөндө 2 үе явна. Тэгээ гадна талаар нь хөрсцүүлэгч буюу гүрүүнд цов битүү яваад тэгээд чулуун замаасагч юм уу эсвэл энэ дээр жижигхэн пүрүсээр арам цан гэж гадна талаар өнгө хавтай хийж бас болно. Хар замааскыг давхарлан татаж цав түргэх нь дулаалгын материалыг жижиг мэрэгч амтан эрвэхэнээс хамгаална. Үүний дараа өөрийн хүссэн өнгөөр бодож өөрчлөх боломжтой. Байшин дулаалга хөтөлбөр тамрагдаад манайх урд нь 3-4 машин мотор ордог байсан бол одоо ер нь баг 1 машин мотор л орж байна. Бүр их түллээ гэхэд. Тэгээс биш хагас мод нь баг үлдээл байгаа. Тэгэхээр маш сайн төсөл тамрагдаж маш сайн болсон. Манай байшин бол маш дулаахан байгаа. Манайх өмнө зүгээр хагас дүнз байсан. Тэгэхээр тэрнийг одоо энэ сайдангаар ингэ дулаалаад одоо бол ерөөсөө өвөл алжихгүй болсон.